Санхүүгийн салбарын өнөөдөр төрийн ордонд чуулж Монгол Улсын урт хугацааны болон санхүүгийн зах зээлийн хөгжлийн стратегийн талаар хэлэлцлээ. Гол зохион байгуулагчаар оролцож байгаа санхүүгийн зохицуулах хорооноос энэ зах зээлийн хөгжлийн хэтийн төлөвийг 15 жилээр хэрхэн зургалснаа энэ үеэр танилцуулсан юм. Тэдний харж байгаагаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот олон улсын санхүүгийн төв болох боломжтой гэсэн өөдрөг төсөөллийг гаргасан байна. 10 жилийн дараа үе шаттайгаар бид нар өөрөө энэ зүүн хойд Азийн худалдааны том урсгалыг түшгэлсэн санхүүгийн төв болё. Үүний тулд магадгүй бид нар санхүүгийн чөлөөт бүс гэдэг энэ бусад орнд хэрэгжүүлж туршаад амжилтанд хүрсэн энэ системийг хэрэгжүүлж чөлөөт бүсийг байгуулъя гэсэн ийм үндсэн санаануудыг, энэ зорилгоодыг бид нэр хөтөлбөртөө тусгасан байж байна. Санхүүгийн зах зээлийн өгөөжийг засгийн газар, томоохон компаниуд гэхээсээ илүүтэй иргэд хүртэж байж ядуурлыг бууруулах боломжтой. Яг энэ асуудлаар улсын их хурлын гишүүн Дэмбэрэл форумын нэгдсэн хуралдаан дээр тавьсан илтгэлдээ жишээлбэл Төрийн банкыг олон нийтэд хувьчилснаар банк төрөлцсөн хэлбэрээ олно гэсэн юм. Нөгөө бидний үсээд байдаг үйлдвэржилт, нөгөө бидний үсээд байдаг жижиг дунд үйлдвэр, нөгөө бидний үсээд байдаг хөдөлмөр эрхлэл. Энэ бүх бодлогоо хэрэгжүүлэх, ингэснээр банкны секторт гаднаас нь төрөлцсөн банк бий болгох замаар ингэж өрсөлдөө үүсэх. Ийм санаа биднээс санал бичээд өгсөн. Санхүүгийн сектор өрсөлдөө үүсэх, төрөлцсөн банк бий болох. Энэ тэгээд янз янзын одоо сангууд байгаа ш. Жижиг дунд үйлдвэрийн сан, одоо хөдөлмөр эрхлэлийг дэмжих сан, үйлдвэрлэлийг дэмжих сан бүгдийг тийшээ оруулаад. Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форум нь санхүүгийн зах зээлийг бүрдүүлэгч банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн уялдааг нэгдмэл түвшинд хүргэх хууль эрх зүйн оновчтой орчин бүрдүүлэх зорилго тавьжээ. Энэ зах зээл өөрөө хэрхэн хөгжихөөс хамаарч улсын төсөвт нөлөөгөө үзүүлнэ. Сангийн амнаас тавьсан илтгэлд онцлон анхааруулснаар Монгол Улсын төсвийн бодлогод тулгараад байгаа сорилтуудыг үзэхэд уул уурхаагаас хэд хамаарсан орлогын зохицуулалтыг олон их үсвэртэй болгох, засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бууруулах, төсвийн алдагдлаа тэглэх, тэтгэврийн сангийн оновчтой хууль тогтоомжтой болгох гэсэн хэд хэдэн асуудлуудыг тусгажээ. Бид нар алдагдaltaй төстэй яваад иж болохгүй нэ. Жилд 2% алдагдaltaй төстэй явах юм бол өрөө тэр хэмжээгээр нэмэгдвэл. Ингээд засгийн газрын өр энэ жил 58% гэж хэлсэн бол эргэжил бид нар GDP-гийн 60% төрөв, 65%, 70% гэдэг ингээд өр маань өсөд байх нэ. Энэ хэмжээгээр санхүүгийн зах зээл дэх энэ засгийн газрын оролцоо өндөр хэвээр байх нь. Тэгэхээр төсвийн хумих бодлогыг баримтлана. Үүний тулд зарлагын өсөлтөө хязгаарлана. Тэгэхээр энэ алдагдaltaгүй байх цаашдаа бол үндэсний хуримтлал үүсгэх ийм бодлогыг бид нар баримтлах шаардлагатай юм аа. Санхүүгийн хөгжлийн шинэ боломж бол хөрөнгийн зах зээл, улсын их хурлын 70 дугаар тогтоолоор хувьчлах төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлээр нээлттэй арилжаалахыг өгөөжийг энэ форумоор ч мөн хэлэлцэж байна. Хамгийн сүүлийн жишээгээр амжилттай арилжаалагдсан Монгол шуудан компани хувьчлал энэ үдийг амжилттай нээсэн. Гэсэн ч олон нийтийн санхүүгийн суурь мэдлэг үнэт цаас гаргагчид мэрэгжлийн оролцогчдын өмнө тулгарч байгаа асуудлууд хөрөнгө оруулалтын орчин гээд хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх тулгамдсан асуудлууд байсаар байна.